Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Юмужин гэдэг Мөсийн хууль зүйн сургуулийн 5 дугаар курсын оюутан байгаа. За тэгээд энэхүү сэдвээр өмнөх хавраас хойшоо бүхний боловсролын төлөө эслийнхээ захиалгаар хийж гүйцэтгсэн. За тэгээд өнөөдөр та бүхэнд энэхүү судалгааныхаа үр дүнгээс бас танилцуулах гэж байгаа таатай байна. За, юун туруунд судалгааны үндэслэл зорилгынхаа талаар авч үзье. За тэгэхээр Монгол улс 2022 онд анх PISA олон улсын үнэлгээнд хамрагдсан. За тэгээд энэхүү үнэлгээгээр бол хөвгүүд октоос байгалийн шинжлэх ухаан, математик, унших чадвар гэх мэтчлэн 3 төрлийн хичээл буюу бүх салбараараа доогуур гүйцэтгэлтэй гарсан. Тэгээ ялангуяа унших чадвар нь нэгээс илүү жилийн хоцрогдолтой гэсэн ийм үр дүн гарсан байгаа. За түнчлэн боловсролын яамны 2023-аас 24 оны статистик тоо мэдээллийг аваад үзэхээр яг бага боловсрлоос суур боловсрол руу дэвшин суралцаад тэгээ түүнийгээ дүүргээ төгсөж байгаа сурагчдын хүйсийн харьцаа нь ерөнхийдөө тэнцвэртэй байсан бол суур боловсрлоос бүрэн дунд боловсрол руу дэвшин суралцаад тэгээ тэрхүү бүрэн дунд боловсрлоо дүүргэж байгаа сурагчдын хүйсийн харьцаа ялгаатай буюу хөвгүүд октоос 12.7%-аар доогуур байгаа. За тэгээд яг дэвшин суралцаад бүрэн дунд боловсрлоо төгсөж байгаа хөвгүүдийн хувь нь ердөө 50% нь л төгсөж байгаа. Тэгэхээр энэхүү олон улсын үнэлгээгээр үнэлэгдсэн сургалтын амжилт болоод яг сургуулаа дүүргэж төгсөж байгаа энэ бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа энэ тоо мэдээллээс аваад үзэхээр хөвгүүд яг бид бүхний зорилтод анхаарч судлах ёстой бүлэг муу юм байна гэсэн дүр зураг харагдсан. Тэгээд энэ маань бидний судалгааны үндэслэл болсон. За тэгээд үүнтэй холбоотойгоор судалгаа хийж гүйцэтгээд дүгнэлт, санал зөвлөмж, ялангуяа бодлогын боловсролын бодлогот гендрийн эрхтгч байдлын үүднээс гендрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэх ийм санал зөвлөмж дэвшүүлэхийг зорьсон. За судалгааны арга зүйн хувьд баримт бичиг судлах, ганцаарчлсан ярилцлага, харьцуулалтын арга, за ажиглалтын аргуудыг ашигласан. Тэгээд судалгааны үр дүнг боловсруулж бичихтэй хөвгүүд боловсрлоос хүндийрхэн гээд ЮНЕСКО-гоос гаргасан дэлхийн нийтийн тайлан байгаа. Тэгээд тайланд ашигласан энэ экологийн загварыг ашигласан. За тэгээ энэхүү загвар нь яг ямар загвар вэ гэхээр хүүхдийн хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг микро, мезо, макро системийн түвшинд ангилан авч үзээд тэгээд тэрхүү ангиллынхаа дагуу үр дүн гаргадаг ийм загвар байгаа. Тэгээд үүний хүрээнд микро системийн түвшинд хувь хүн, гэр бүл, үе тэнгийнхэн байдаг бол мезосистемийн түвшинд байгууллага, за тэгээд бусад уламжлал гэх мэтчлэн зүйлсүүд багтдаг. Харин макросистемийн түвшинд ерөнхий улсын нэгдсэн бодлогын асуудлууд, тэгээд хөдөлмөр эрхлэлт, бусад соёл гэсэн иймэрхүү хүчин зүйлсүүд ордгоо гэж урьдчилан бэлтгэсэн байдаг загварыг ашигласан байгаа. За мөн судалгааны 1-р үе шат бол харьцуулсан судалгаа хийгдсэн. За ингэхдээ Перу, Арабын нэгдсэн Эмират, Лесото, Кувейт, Фижи гэсэн 5 улсын кейс судалгааг харьцуулж авч үзсэн. За үүний үндсэн дээр үр дүнгээ бас микро, мезо, макро системийн түвшинд харьцуулалтын аргаар гаргасан. За мөн хөвгүүдийн боловсрлоос хүндирч байгаа энэ зүйлсэд авж байгаа улсуудын хариу арга хэмжээ сайн жишгийг бас судалж үзээд тайландаа багтаасан байгаа. За тэгэхээр бүгдээрээ Монгол улсын хөвгүүд боловсрлоос гээгдэхэд яг ямар хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа талаар авч үзье. За энэ бол судалгааны үр дүнг нэг зурагт илэрхийлсэн байгаа. Тэгэхээр гадна талын байгаа ногоон хэсэгт байгаа зүйлс макросистемийн хүчин зүйлсүүд, дотор нь байгаа шараар будагдсан хэсгүүд байгаа хүчин зүйлсүүд мезосистемих, тэрний дотор байгаа цэнхэр чернэлийн ягаан өнгөтэй нь болохоор микро хүчин зүйлс
улсын одоо нөлөөлөгч юм хүчин зүйлсүүд байгаа. За тэгэхээр энэхүү өнөөдрийн илтгэлийн хүрээнд бол зөвхөн гадна талын тийм макро хүчин зүйлсүүдийн нөлөөллүүдийг л авч үзнэ. За та бүхэн хэрвээ сонирхох юм бол микро мезо түвшний нөлөөлөгч хүчин зүйлсүүдийг судалгааны тайлангаас бас дэлгэрэнгүй танилцах боломжтой байгаа. За макро системийн түвшинд бол нэгдүгээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал байгаа. За үндэсний статистикийн хорооноос гаргасан байсан тоон баримтад үндэслэн дараах дүгнэлтийг хийсэн. За үүнд бол хүүгүүд октоодаас илүү хөдөлмөр эрхэлж байна. Мөн хөдөө орон нутгийн хүүхүүд хот суурин газрын хүүхдээс илүүтэй хөдөлмөр эрхэлж байна гэсэн үр дүн гарсан. За түнчлэн одоо хөдөлмөр эрхлэх хоёр хэлбэр байгаа. Нэг нь цалин орлого олох зорилготой, нөгөөх нь болохоор яг өрхийн өөрийн хэрэглээндээ зориулж хөдөлмөр эрхлэх буюу одоо гэрийн ажил энгийн үгээр бол гэрийн ажил хийх ийм хэлбэртэй байгаа. За үүнээс бол цалин орлого олох зорилготой хөдөлмөр эрхэлж байгаа яг тэр талбар нь хаана вэ гэхээр мал аж ахуйн салбар байгаа. За харин өрхийн өөрийн хэрэгцээндээ зориулж хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдээс хөвгүүд октоос илүү их хувийг өдөрт зарцуулдаг. Тэгэхээр нөгөө хичээл давтах цаг тэг хичээлдээ идэвхтэй оролцоод нөгөө оролцсон зүйлсээ ингээд сайжруулж давтах цаг нь илүү багасах ийм эрсдэлтэй үр дүн гарсан. За тэгээд энэхүү хөдөлмөр эрхлэлтийн шалтгаан яг юу юм бэ гэхээр нэгдүгээр өрхийн тэргүүний боловсролын түвшин нөлөөлж байгаа. За энэ бол шууд хамааралтай байгаа. Хоёрдугаар тухайн өрхийн одоо сарын дундаж орлого нөлөөлж байгаа. За мөн түнчлэн эцэг эхчүүд одоо хүүхдийнхээ ялангуяа хөвгүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг үл хайхрах байдалтай байгаа нь өөрөө хөвгүүд хөдөлмөр илүү их эрхлэх энэ дүнд бол хүрэж байна гэсэн ийм судалгааны үр дүн гарсан. За дараагийнх нь нийгмийн эдийн засгийн ялгаатай байдал байгаа. За энд ерөнхийдөө оруулсан байгаа график нь болохоор PISA үнэлгээний үр дүнгээс оруулсан. Тэгэхээр эндээс бид бүхэн юг харж болох вэ гэхээр нийгмийн эдийн засгийн статус дээгүүр болон доогуур байгаа охидын нөгөө үр дүнгийн гүйцэтгэлийн ялгаа нь за тэр нийгмийн эдийн засгийн статус дээгүүр болон доогуур байгаа хөвгүүдийн тэр гүйцэтгэлийн зөрүүнээс одоо арай бага. Тэгэхээр хөвгүүдийн зөрүү илүү их байгаа нь өөрөө нийгмийн эдийн засгийн статус нь хөвгүүдэд бас илүү боловсролынх нь одоо тий үр дүнд нь илүү нөлөөлж иж болох юмаа гэсэн ийм дүгнэлтийг бол хийсэн. За тэгээд энэ үндсээр бол одоо нийгмийн эдийн засгийн ялгаатай байдал одоо яг ямар байдлаар хөвгүүдийн боловсрол бас нөлөөлж болох вэ гэдгийг наривчлаад чанарын одоо судалгааны үр дүнд судалж үзсэн. За тэгэхэд бол яг нөгөө боловсролд хамрагдахад шаардлагатай шууд бас зардлууд гардаг. Энд нь одоо жишээ нь дүрм товцсны мөн, хичээлийн хэрэгслийн мөн, унааны мөн, хоолны мөн гэх мэтчлэн тэгээд энэ мэтчлэн ингээд шууд бос зарлууд гардаг. За тэгээд энэхүү зардал нь өөрөө амжиргааны түвшин доогуур байгаа айл өрхүүдэд бол нэлээд хүндрэлтэй асуудал үүсдэг. За тэгээд энэ зүйлсүүд дутмаг байгаагаас болоод хүүхдүүд зарим тохиолдолд хичээлээ тасалдаг ч юм уу те эсвэл бүр хичээлдээ ингээд явахгүй байх ийм нөхцөл байдлууд үүсэж байна гэж бол харагдсан. За мөн түнчлэн одоо хэдийгээр за тэгээд түнчлэн яг энэ эдийн засгийн ялгаатай байдал нь өөрөө хүүхдийг эргээгээд шууд хөдөлмөр эрхлэлт рүү авч очдөг ийм хэлбэрээр бас нөлөөлж байна гэсэн ийм дүгнэлтийг хийсэн байгаа. За дараагийн асуудал нь байршлын асуудал. За энээр нэгдүгээрт хот хөдөөгийн ялгаатай байдлын асуудал гарч ирж байгаа. За энэ бол мэдээж үр дүн нь PISA үнэлгээгээр харагдсан. Тэгээ сумын хүүхдүүд одоо хотын хүүхдүүдээс 2.5 жилээс илүү хоцрогдолтой, аймгийн хүүхдүүдээс 1 жилээр хоцрогдолтой гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр манай улсад бол хот хөдөөгийн чанарын ялгаа бол байгаа. За тэгээ энэ яг юунаас болоод шалтгаалаад байгаа вэ гэхээр нэгдүгээрт хөдөө орон нутгуудад одоо тэр нөгөө сургалтын хэрэглэгдэхүүний
нөөц тэр хангамж нь маш муу. Тэгээд тухайлах юм бол ялангуяа нөгөө дадлага ажил хийдэг, туршилт хийдэг энэ лаборатори танхим хэрэглэгдэхүүн маш хомс байдаг. Тэгээд үүнээс үүдэлтэйгээр хөвгүүдэд илүү сул тал болдог. Яагаад тэгэхээр хөвгүүд өөрөө сурах онцлог нь одоо ийм илүү нөгөө туршилтад суурилсан, оролцоонд суурилсан ийм онцлогтой байдаг. Тэгэнгүүт хөдөө орон нутгуудад эдгээр хангамж хэрэгцээ маш муу байгаагаас үүдээд хөвгүүдийн сургалтын чанарт бас муугаар нөлөөлөх юм эрсдэлтэй байгаа. За дараагийнх нь багш нар багш нар бас нөгөө хөдөө орон нутагт алсагдмал хол байгаагаас үүдээд яг өөрсдийнхөө мэрэгжил ур чадварыг дээшлүүлэх гэхээр хот руу ирээд сургалтанд дээшлүүлэх гэмүүд хитрхи их нөгөө тээврийн зардал гардаг ч юм уу зарлага ихтэй байдаг. Тэгээд энэ асуудал нь бас өөрөө цаашлаад эргээд сургалтын чанарт нөлөөлөх юм эрсдэлтэй байгаа. За мөн түнчлэн одоо үүнээс гадна хот хөдөөгийн ялгааны асуудлаас гадна за хүүхдийн сургуулаас гэр хүртэлх зайн бас хүүхдийн сурах одоо тэр сурлагын амжилтанд нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан. Ялангуяа хөдөөнөөс хот руу шилжиж орж ирж байгаа өрхүүд дунджаар 6.8 км-ийн зайтай сургууль нь байршдаг. За тэгээ үүнээс улбалаад нөгөө хөвгүүд маань бас ихэвчлэн одоо хичээлдээ эхний цагаа тасалдаг ч юм уу эсвэл хичээлээс гадуур үйл ажиллагаанд оролцохгүй ийм дүр зургууд харагддаг гэж бол багш нарын одоо чанарын судалгааны үр дүнд бол гарч ирсэн. За дараагийн асуудал бол гендрийн бодлого байгаа. Тэгээд манай улсын хэмжээнд боловсролын салбарт бол гендрийн нэгдсэн бодлого яг хэрэгжүүлээд одоо доод түвшний боловсролын газруудад болоод сургуулиудад зөвлөмж хүргэдэг ийм практик бол байхгүй нь харагдсан. За түнчлэн одоо ерхий боловсролын сургуулийн сурах бичигтгийн агуулга өөрөө маш их гендрийн хөвшмөл ойлголтыг ингээд агуулсан ийм асуудал байгаа. За тэгээ энэ талаар бас нөгөө чанарын судалгааны явцад сурах бичгийн агуулга ингээд хилцэгдээ за сурах бичиг хэвлэгдэх хүртэл гендрийн үүднээс дүн шинжилгээ хийгээд агуулгын хяналт хэрэгжүүлдэг ийм үе шат байхгүй гэсэн ийм асуудал бол гарч ирсэн. За энэ нь өөрөө бас хөвгүүдийн маань боловсрлоос одоо гээгдэхэд нөлөөлж байгаа суур хүчин зүйлс болж байгаа. За дараа нь мэрэгжлийн багшийн дутагдал байгаа. За мэрэгжлийн багшийн дутагдлыг шийдвэрлэж байгаа арга зам нь болохоор тэтгэврт гарсан багш нарыг ажилуулах эсвэл хитрхи одоо нэг багшид хитрхи олон тооны олон цагийн хичээл заалгах ийм ачаал нэмэгдүүлэх асуудлаар шийдвэрлэж байгаа. Эсвэл нөгөө ойролцоо төрлийн нэг мэрэгжлийн багшийг өөр нэг ойролцоо төрлийн мэрэгжлийн хичээлийг оруулах гэх мэтчлэн аргуудаар шийдвэрлэгдэж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдсан. Тэгэхээр энэ маань эргээд одоо нөгөө сургалтын чанарт маань бас хүргээр нөлөөлөх юм эрсдэлтэй юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн. За түнчлэн мэрэгжлийн эрхтэй багшийн дутагдал бас байгаа. Боловсролын яамны статистик мэдээллийг аваад үзэхээр эрэгтэй багш нь эмэгтэй багшаас 4.5 дахин бага байгаа. 2023-аас 24 оны мэдээлэл байгаа. За тэгэхээр нөгөө ярилцлагын явцад юу харагдсан, дүгнэлт хийгдсэн бэ гэхээр хөвгүүд яг нөгөө эрэгтэй багш ордог биеийн тамир түүх нийгмийн ухааны хичээлдээ илүү сонирхолтой байна. Тэрэндээ илүү идэвхтэй сайн оролцож байна гэсэн ийм үр дүн гарсан. Тэгэхээр хөвгүүд маань одоо ерөөхдөө эрэгтэй багш нарын боловсролын оролцооноос бас үлгэр дуурайл авдсан байна гэсэн дүгнэлт гараад тэгээд гэтэл манай практик дээр өөрөө энэ эрэгтэй багшийн хүүсээ харьцаа одоо мэрэгжлийн багшийн хүүсээ харьцаа хангалттай биш байгаа нь бол харагдсан. За мөн түнчлэн хөвгүүдийн онцлогт нийтээгүй сургалтын орчин сургалтын хөтөлбөр арга зүй байгаа. Тэгэхээр сургалтын хөтөлбөрийн яг нөгөө агуулга тэгээд арга зүйн зөвлөмжөнд бол яг эрэгтэй эмэгтэй хүүхдийн онцлог юм шүү. Тэгэд энэ нь одоо энэ талаар ингэж ялгаатай байдлаар ингэж харгалзаж үзнэ гэсэн юм зөвлөхүү бол байдаггүй нь чанарын судалгааны явцад гарч ирсэн. Тэгээд дээрэс нь одоо хөвгүүдийн онцлог өөрөө нэг хичээлдээ илүү төвлөрөх.
Тэ одоо нэг хичээлээ илүү гүнзгийрүүлж судлах, за тэгээд олон хичээлэл залхах ийм хандлагатай ийм суралцах онцлогтой байгаа. За тэгэнгүүт манайх нөгөө бага ангиас дунд анги руу шилжиж орж ирэхдээ огцом ихээр шууд маш олон төрлийн хичээлүүдийг нэмээд ороод ирдэг. Тэгээд энэ нь өөрөө бас хүүгүүдийн нөгөө сурах сонирхол хүсэл эрмэлзэлтэнд сүргээр нөлөөлж иж болцшгүй юм аа. Тэгээд энэ бас асуудал болж явах магадлал маш өндөр байна гэсэн юм дүгнэлтийг бол хийсэн. За ингээд дүгнэлтийн хүрээнд бол зөвхөн өмнө дурдсанчлан макросистемийн төвшөнд хийгдсэн дүгнэлтүүдийг л өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа. Судалгааны тайлангаас бол бусад одоо микро мезо төвшний хүрээнд хийгдсэн дүгнэлт санал зөвлөмжүүдийг бас харах боломжтой байгаа. За тэгэхээр нэгтгээд үзэхээр Монгол улсын хэмжээнд бол одоо сургуульд хамрагдалт өндөр хэдий ч гэсэндээ хүүгүүд маань бүрэн дунд боловсрлоос эхлээд гээгдээд тэгээ шат төвшин одоо боловсролын шат төвшин авихгүй байгаа нь хит хитэн хүчин зүйлсүүдийн давхцлаас шалтгаалж байгаа. Тэгээд энд нь өөрөө микро мезо макро төвшний хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа. Тэгээд дээрээс нь макро төвшин дотроо дахиад хит хитэн хүчин зүйлсүүд бол нэгдсэн ийм дүр зураг харагдсан. Тэгэхээр нэгдүгээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь одоо хүүгүүдийн боловсролын оролцоонд нөлөөлж байгаа бөгөөд ядуурал, гендерийн хэвшмэл ойлголт, албан бус хөдөлмөр эрхлэлт гэсэн эдгээр асуудлуудтай нэгдснээр хүүгүүдийн одоо боловсролын оролцоонд маш өндөр хэмжээний нөлөөлөлтөй байгаа. За мөн түүнчлэн хөдөөгийн сургалтын чанар нь бас тухайн одоо орон нутгийн хүүгүүдийн хөдөлмөр эрхлэлт тэгээд боловсролыг үнэлэмж төгсөөд нөгөө орон нутагта дээд эзэмшсэн мэрэгчлэрээ ажиллах боломж гих мэтчлэн зүйлсүүдээ нэгдснээрээ бас нөлөөлөгч хүчин зүйлс болж байна. За түүнчлэн гендерийн хэвшмэл ойлголт нь өөрөө бүхий л одоо төвшний нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн суурь нь болсон байгаа. Энд ингээд хөвгүүд, үе тэнгийнхэн эцэг эхчүүд, хэвлэл мэдээлэл, тэг боловсролын салбарын ажилтнууд гэх мэтлэн бүхэл субъектуудыг авч үзэж болно. За мөн түүнчлэн одоо хөвгүүдийн онцлогт нийцээгүй ялгаатай хэрэгцээнд нийцээгүй ийм боловсролын хөтөлбөр нь өөрөө бас боловсролын салбарын гол авч үзэх нэг бодлогын асуудал юм байна гэсэн ийм дүгнэлтийг хийгээд тэгээд дараах саналуудыг бол төвшүүлсэн. Нэгдүгээр нийгмийн эдийн засгийн статус доогуур эмзэг бүлийн сурагчдад одоо шаардлагатай тэтгэмжийг төрөөс олгох, за мөн хөдөө орон нутагт тулгамдж буй асуудлуудад одоо шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг батлах, тэгээ үр дүнтэй түүнийг зарцуулах, мөн түнчлэн хөдөө орон нутгийн багшийн мэрэгжил ур чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай гарч байгаа зардлыг төрөөс шийдвэрлэх, багш дутагдлын асуудлыг шийдвэрлэхдээ сургалтын чанарт нөлөөлөхөөргүй боломжит арга замуудыг хайж одоо шийдвэрлэх, мөн албан бус олимпиад уралдааныг хязгаарлах, тэг үүнд нь бас хяналт тавьж ажиллах, за сургалтын хөтөлбөрийн агуулга хэрэгжүүлэх аргацууд бас хөвгүүд охтуудын ялгаатай онцлог тохирсон ийм аргыг нэвтрүүлэх. За мөн боловсролын яамнаас ерхий боловсролын сургуулийн орчинд одоо гендерийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр зөвлөмж бэлтгэж нэгдсэн бодлого боловсруулж ингэж ажиллах. За мөн багшийн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэхэд үр дүнтэй механизмыг бүрдүүлэх. За мэрэгчлийн эрхтэй багшийн дутагдлыг бас нөхөхөд одоо үр дүнтэй бодлого хэрэгжүүлээ. Тэгээ түүнийг одоо тогтмол бас оролдлого хийх, түнчлэн улсын нэгдсэн бодлого тодорхойлоход шаардлагатай нөгөө тоо мэдээллүүдийг охид хүүгүүдээр гаргаад тэгээд түүнийгээ боловсруулахтай ашиглах ийм саналуудыг төвшүүлж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.